За тийм өчигдөр нөгөө нүүдэлчин фестивальд манай энэ хуйлзан сайд амар сайхан урьсан. Тэгээ энэ их гоё юм болдог. Бас чи нэг ирээд оролцооч. Тэгээд бас тэгингээ бас 21 ангийнхаа отог гэрүүдээр нэг яваад бас минь тусаа мэдлцээд ингүүл бас их зүгээр юм болдгийн шүү гэд. Би урд нь нэг ямар юм болдгийг гэж бодож исэн ч нүүдэлчин фестивалаар ерөөсөө очиж үзээгүй. Тэгээд өчигдөр бол очиж үзээд хүү энэ урд өмнө нь ирж яах минь яваа. Ямар их утга учиртай ийм одоо фестивал болдгийм бэ. Энэ чинь ер нь улсын наадмаас ялгаагүй бас их том наадам байх учиртай баяр эд юм бэ шүү гэж бодсон. За тэгээд өчигдөр ер нь бол хамгийн эхлээд ёс ямбар төр төмбөр зохион байгуулж байгаа аялал жуулчлалын сайдын гэрээр ороод тэнд бас манай ерөнхийлөгч бас ирсэн байсан. Тэгээ мэдээж одоо улсын хүмүүс ч одоо ёс ямбар төр төмбөр минь тусаа мэдлцээд тийм эцтэй аяцаагаа уулзаад дараагийнхаа өөр өөрсдийнхөө ажлыг аль отгуудаараа явах ингээд явсан баг. Миний хувьд амар сайхан сайттай хамт хамгийн эхлээд Хөвсгөл аймгийн отог гэрээр зочлоод Хөвсгөл аймгаас бүр цаатан цагаан нуур сумаас 3 настай хүүтэйгээ 2 залуухаас урцаа барьд өөрсдийн амьдардаг урцаа аваад ирсэн байсан. Цаа багнууд аваад ирсэн байсан. Тэгээд тэднийхээ өв соёлтой танилцаад дараагийнх нь аймгийн Сэлэн аймаг маань исэн. Мэдээж би одоо Сэлэн аймгийн Мандал сумд амьдардаг юм чи ороод гарах нь зайшгүй. За тэгээ мандалчууд маань бас сайхан мандалчууд маань энэ сэлэнгчүүд маань сайхан шинэ ургац тариа будаагаараа амттан шимттэн хийчихсэн. Өчнөө сайхан өөрсдийн 13 үндэстэн ясныхаа өв соёл, урлаг соёлын арга хэмжээгээ аваад ирсэн. Ингээд нэг 50 гаруй хүмүүс баг бүрэлдэхүүнтэй ирсэн гээд тэг нэг айлд орохоор ингээд ийм ингээд бас оронгуудаа гарч болохгүй ирчин хүмүүс нь өөр мэдээж төрийн хүмүүс ороод ирэхээр чи сайхан хүндэтгээд цай цугаараа дайл мэдээ будаага одоо одоо 50 за тэгээд өөрсдийнхөө одоо аймаг соёлынхоо аймгийнхаа одоо онцлог соёл энэ ирсэн баг бүрэлдэхүүн юм хамаа танилцуулна урлаг соёлоосоо танилцуулна тэгээ зөндөө олон за нэг айлд баг ингээд нэг цаг хөрөм ингээд байдаг юм билий. За тэгээд ингээд босод энэ дайвар одоо гар уурлал хүнс ногоо одоо юу байдгийг одоо энэ 21 аймгийн бүх хүмүүс ингээд өөрсдийнхөө хийж бүтээдэг юмнуудыг авчирдаг юм байна. Тэгсэн чинь за тэгээд тэрний дараагаар харин би нэг юм бодж ирлээс яг тэр нөгөө зохион байгуулж байгаа газарт нь Skyline шүлжээ байдгүй юм байлээ. Тэгээд Skyline шүлжээ байхгүй болохоор нөгөө бэлэн мөнгөтэй явахаа болцсон шахуу энэ нийгэмд чинь нөгөө дандаа л нөгөө QPay дансаар шилжүүлсээр хагаад нөгөө хүний юм дэмжиж худалдаж авах гэхээр бэлэн мөнгө байхгүй. Тэр нь надад бас айгүй эвгүй сэтгэл төрүүлсэн. Би одоо ямар балаа юм бэ? Мэдхнээс бэлэн мөнгөтэй ирэх байжтэй. Бэлэн мөнгө бэлдэж ирсэн бол энэ хүмүүстэй тэр холоос зориод ирж яхад нь жоохон ч гэсэн юмнаас нь худалдаж аваад урам өгөх байжтэй гэж бодсон. Тэр үед бол их гэмтэй мэдрэмж төрж илаа. За ингээд өвөр хангай хайрхан дулаан бол манай өвөгийн нутаг. Би бол одоо өвөр хангай хайрхан дулаанаар овлож явдаг хүний хувьд мэдээж өвөр хангаан гэрээр бас угаасаа ингээд хөвсгөл, төв, булган, сэлэнг гэдэг ингэсэн бистэд бүр их хүн аваарсан байгаагаар ингээд алсуур ингээд харж байгаад ингээд дараагийнх нь ингээд ороо явцсан. Тэгээ өвөр хангахаар ороод өвөр хангаан гэрээр ороод цаанаас ар хангаан гэрээр ороод тэгээ манайхан ч айгүй өвөр хангаан гэрд орсон чинь нэг залуу ингээ юм яриад ингээ суужсэн. Намайг хайрхан дулаан гэсэн чинь ингээ нүдэн бүр ингээ л зүтэн оч гíгэл хөөе манай нараа гişүн чи хайрхан дулааны хүн байсан юм уу? Өө ямар баян байлуу хайрхан дулааныхан зүгээ дутуулъя гэл. Тэгээ хүний энэ нутаг ус гэж ийм сайхан байд юм байна. Бид нар ч одоо 44 гэхэрч одоо өөрөө ирэхгүй бид нар чи бас амьдралынхаа одоо хэрвээ 80 наслах байдаг бол амьдралынхаа талыг туулж байгаагийн хувьд бол илүү их Монгол өв үндэснийхаа ёс зүйн заншлыг илүү их нутаг усаа гэдэг ийм болчтгийм байна. Өөрөө ирэхгүй тий илүү их үндэснийхаа юмыг одоо дээдэлдэг ийм болчтгийм байлээ. За тэгээд ингээд ар хангаагаар орсон. Ар хангаа өвөр хангаа болохоор яг энэ нөгөө нэг гоё одоо юуныхаа өндөр гэгээнийхаа одоо маш гоё ингээд өвлөөсөн энэ одоо
ямар бичиг гэлээ одоо нэг залэг гэж бас түүхийн сайн мэдгүй болохоор мартаад байх юм. Яг өөрсдийнхөө онцлогтой юмнуудыг нь бүгдийг нь аваад ирсэн. Ингээд тэнд дандаа ингээд түүхийн өв болсон, соёлын өв болсон үн хүндтэй ингээд бүтээтгүүн солирч бүтээлүүд аваад ирсэн байлээ. Тэгээ архангаар орсон. Архангаад нэг маш гоё бахархалтай байсан. Ээж охин хоёр байна. Тэгэд Монгол үндэсний уйгар бичиг гэдэг нь шүү дээ. Одоо уйгар жин бичиг гэдэг. Монгол бичгийг нь босоо бичгээр бүр ингээ хідэн үеэрээ өвлөж бичиж байгаа. Цэвэр бичиг энэ гар одоо татмал бичиг гэдэг билүү те. Тэрүүгээр одоо ээж нь багш хийж байгаа. Охин нь гэхэд одоо дөнгөж одоо 10 жилийн охин гэхэд ямар гоё Монголын нууц товчоог ингээд босоо бичгээр ингээд бичээд өв үлдээж байгаа ийм хүмүүс ээж нь үнэхээр бахархалтай. Тэгээ бодлоо би ер нь бид нар ингээд одоо монгол хүмүүстэй өв уламжлалыг, өв соёлыг тээхийг зөвхөн энэ хүмүүс хийх ёстой юм шиг. Гэтэл бид нар ч гэсэн энэний нэг эдис болж оролцох ёстой. Өөр хүүхдтэй энийг бас утга учир тэ ёсыг нь одоо ойлгуулад өвлүүлэх ёстой юм байна гэл ухаарад гарч ирэх жишээ нэ. За ингээд цаашлаад архангаагаар ороод архангайн цаанаас Баян үлгийн гэр байсан. Баян үлгийн гэрийн гадаа ер нь ингээд сэлэнг, булган ингээд бүх аймагуудын гадаа ингээд өөрсдийнх нь нотгийнх нь өмнө ингээд урлагийн тоглолтууд нь ингээд болоод аюу гоё баяр надан болт юм байна. Ер нь бол бид нар ингээд 21 аймаг бүхнээрээ яваад тэгээд 21 аймгийнхаа онцлог түүхээс л арай минь дэмжээ. Би нэг лайв хийсэн байж энийг ястасгаа дараад ирчихин чи би гадарч баярлаа. Тэгээд ингээ явж байгаа хүний хувьд бол одоо ингээд бид нар чи 21 бүх аймгаараа ороод энэ 21 аймгийнхаа өөрсдийн онцлог тийм ээ өв соёл, үүх түүхийг мэдэх боломж тэр бүр хомс штэ. Тэгэхээр энэ нүүдэлчин фестивал бол асар өндөр ач холбогдолтой байлаа. Тэгээд би уул нь энэ бичлэгийг өнөөдөр эртхэн оруулаад өнөөдөр та нар маань амралтын өдөр нүүдэлчин фестивал руу налах руу яваарай гэд бичлэг оруулнаа гэсэн чи байхгүй. Би өчигдөр тэр нүүдэлчин фестивал дээр бүр ерөөсөө альч аймгийн отог гэрээр орсон. Ёстой цайгийн ч нэг балгаал гүйлгээл бүр ямар ч юм идэх боломжгүй. Тэгээд нөгөө энэ нэг вирусын гаралтай юм яваад байна гэж утсан чинь өчигдөр байхгүй нөгөө Сэлэн аймгийнхаа гоё гэрт байлаа. Айл аймгийн гэртээ гоё айраг ууцсан. Айрагнаас хоёрхан л балгасан. Тэгэл ерөөсөө нөгөө сур аргаач хэлсэн дээ. Тэгээ би ч бүр нөгөө энэ нойлууд нь ингээд овоо хуурхан нойлууд аягүй их тавьсан байлаа. Тэгтээ тэр нойлууд нь нэг шүүмжлэлтэй юмд бүх хаалхыг онгойлгомоор юм билээ. Тэгээ дараагийн жилүүдэд зохион байгуулагч яамд бүх нойлынхаа хаалхыг нээлттэй байлгаарай гэж захий гэж бодож явсан. Тэгээд бас нэг талархал илэрхийлэхэд ялангуяа тэр их очиртой үед хөрхийн намайг миний нөхцөл байдлыг би бол тэнд ингээд гişүн гэж явахгүй штэ. Нэг л адил хүний л одоо адилаар явна штэ. Тэгээд өнөө уучраа хэлээд би ч одоо ингээд үнэхээр яг сур авчих гад байна ингээд урдуур чинь гясхан ороод их удахгүй гараад ирья гэд хоёр ч удаа тэгээд орсон. Тэгээд тэр ойлгоод урдуураа оруулсан тэр урт очиртой бүх эмэгтэйчүүд маань оруулсанд их баярлсан шүү. Тэрийг бол би ч одоо олны дунд эвгүй байдалд орох байлаа. За тэгээд Баян үлгийн аймгаар мэдээж бүр зорин очсон. Яагаад Баян үлгийн аймгаар очсон бэ гэхээр Баян үлгийн аймаг бол манай Монгол улсын 21 аймгийн нэг. Бидний салшгүй нэг хэсэг. Бидний үнэт өв байгалийн одоо гайхамшигтай онцгой тогтц бүтцтэй ийм газар би хэдийгээр Алтай таван богд энэ төрөөр аялаж үзээгүй ч гэсэн энэ бол бидний үнэхээр одоо бидний салшгүй нэг хэсэг учраас бид нар өөрийнхөө улсын өөрийнхөө нэгэн аймгийг өөрийнхөө эдисийг өөрийнхөө иргэдийг эргэж тойрчин гэж бодож очсон. За зарим хүмүүс ялангуяа хасгууд тэр дундаа би мунхаг хасгууд гэж бүр онцлон тэмдэглэмээр байна. Мунхаг хасгууд ямар нүрээрээ Баян үлгийн гэрээр ордог байна. Ямар нүрээрээ цайг нуудаг байна гэж их бичиж шиг байна. Энэ мунхагчууд би та нарт гэж хэлэхэд та нар энэ өдий олон жил 100 гаруй жил энэ Монгол сайхан нутагт өсөж үржиж тийм үү идээшэж сурч боловсрч хөгжиж тэлж эрх чөлөөтэй энэ дэлхий дээр байгаа цорын ганц аз жаргалтай эрх чөлөөтэй
ийм одоо казак үндэстэн байгаа шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй. Та нар бусадтай ямар их гай тодгор авчирж байгаагаа ойлгох хэрэгтэй. Та нар Казахстаныг хичнээн их магтан дуулсан ч Казахстаны тэр соёлтой хуулиар нэгч казак хүн Монголд байгаа шиг эрх чөлөөтэй, ад жаргалтай, хязгааргүй эрх чөлөөтэй амьдарч чаддгүй та нар өөрсдөө ч гэсэн маш сайн мэдж байгаа. Баян Улгийн аймгийн отгоор зочлоод очиход тэнд байгаа одоо казак үндэстэн маань ч гэсэн маш баяртайсан. Наара гишүүн маань хүрээд ирлээ штэ. Ямар сайхан юм бэ? Ингээ сошиалд ийм юм болж байгаа ч гэсэн ингээ зориод ирлээ гэж их баярлж байсан. Тэр дундаа би нэг зүйлийг хараад бүр зорин очсондоо маш их баярлсан. Тэнд байгаа урайхаачууд, туваачуудын маань нүд бүр асаж, бүр нүднийх нь гал нь бүр бадран асаж исэн. Би тэрэнд үнэхээр баярлсан. Манай урайхаачуудын цог хиймэр нь бүр бадарсан байлээ. Урайхаачууд маань надад тусгайлан өөрсдийн зүгээс талархал дэвшүүлсэн. Наара гишүүнийхээ буйнаар Баян Улгид байгаа урайхаачуудын цог хиймэр бадран асж байгаа зориг нь ассан шүү. Таньда маш их баярлж байна. Ингээд бүр өнөөдөр зориод ирсэнд нь үнэхээр бид нар талархалтай байна. Бид нар үнэхээр сэтгэл маш их баяртай сайхан байна гэж хэлж ирсэн. Тэнд байгаа казак үндэстэн ч гэсэндээ бид нар Монголын нэг эдисээ. Бид нар нүүдэлчин монголчуудын тийм ээ нэг эдис учраас өнөөдөр бид нар нүүдэлчин Монгол төмний нэг эдисийнхаа хувьд бид нар өөрсдийнхөө өв соёлоо ингээд аваад ирлээ. Урлаг соёлоо аваад ирлээ гэд ингээд 3 настай урайхаа хүү бие биелгээ бүжиглээд 7-8 настай казак охин казак ардын бүжгээ бүжиглээд ингээд байж хахад монгол хүн гэдэг чинь хизээч масан казакууд гэдэг дэрдүүр нүнгэрдгүй юм. Дээрээс нь тгийгч ёсгүй. Энэ бол бидний улсын нэг хэсэг. Энэ Баян Улгийн аймагт бид нэр тийм үү ив нэгдэлтэй шударгын ёстой шүүхийн хувьд ч хуулийн хувьд ч тийм нийгмийн хувьд ч зөв зүйлийг зөнхлөх ёстой болохоос биш бид нэр гадуурхаад тэр чигтэнд тусгайлаад улаан шугам татаад орхиж болохгүй юм аа. Тийм учраас би бүр зориод очсон. Бас ингээ хамтдаа явсан амар сайхан сайдтай их таалархаж байгаа. Амар сайхан сайд маань өөрөө нөгөө налахын хүн учраас налахад бас ингээд тухайн үед одоо социализмын үед бол Баян Улгийн одоо казакуудыг нутаг заан тий одоо маш том хөдөлмөр бүтээн байгуулалтын үйлдвэрийн ийм одоо аймаг сумдууд руу тархан одоо явуулж исэн ийм бодлого тээж ирсний нэгийнх нь эд хийсэн болсон юу нь бол налахын одоо энэ уурхай бүтээн байгуулалтанд хасгуудыг ингэж явуулж исэн байдаг. Манай түнхэл тосгон модны одоо аж ахуй болоход цэргийн ангийг дайчилж бас казакуудыг бас нутаг зааж ингэж те бүтээн байгуулалтанд гар бие оролцоо гэж ажлын хүнд хүчрийг бас өгч явуулж исэн байдаг. Тэгэхээр бас энэ бол бид нар бас бодоо штэ. Гэхдээ ийм одоо те бүтээн байгуулалтын хүнд хүчээр ажилд гар бие оролцож исэн өнөөдрийн хүртэл ингээ сайхан амьдарч исэн хүмүүсийг тийм үү за мэдээж нутаг оронд нь олон ярих юм би бүх юмыг өөрөө хүмүүсээс нь өөрийнхөө урдаа суулгаж аваад нулимстай нустай сонссон учраас би энэ асуудлыг хүндсэн. Санамсаргүй хүндсэн асуудал харин ийм зүйлд хүргэсэн. Харин одоо би энэ далчгнаад байгаа тэр дундаа Казахстанд очичоод те Казахстаны иргэн болцоход Монголд ч ирж дуураараа авиралдаг те хуйлгүй газар байгаа юм шиг дураараа авиралдаг. Казахстанаас очоод улин хуцдаг. Энд байгаа мөртлөө монголчуудыг маань үргэлж дарлаж дарвалцдаг, дарвайдаг хідэн хасгуудтай бол миний тэмцэл дуусахгүй. Энэ өшөө цаашлаад хуулийн хүрээнд явагдана. Харин энэ дарвалцсан дурак малнууд нь мөрөөрөө амьдарч байгаа бусад казакуудтай ямар их гай авчирч байгаагаа та нар ухаарад, та нар уучлал гуйгаад дуугүй мөрөөрөө амьдраад амьдрч чадахгүй бол өөрсдийнхөө илүү жаргалтай байх тэр газар руугаа явах эрх чинь нээлттэй байгаа. Энэ бол зөвхөн казакуудад төдийгүй Монгол хүнд ч гэсэн хэрвээ энэ Монгол улсад амьдрахад бэрх байна гэвэл дэлхийн аль ч оронд виза хүсээд ингээд гардаг ийм бид нар ийм эрх чөлөөтэй тусгай тогтносон Монгол улсын иргэд. Тийм учраас энийг ойлгох хэрэгтэй. За дээрэс нь манад ч бас мал бие гихчээр зарим нэгэн монголчууд очиж Баян Улгид очиод тахт яах вэ гэдэг малтаад байж байгаа юм. Очилгүй яг юм. Бидний нэг аймаг шүү дээ. Монгол улсын тусгаар тогтносон Монгол улсын 21 аймаг 9 дүүрэг. Энэ Монгол улсын төрийн түвшин хүн хинж байвчиг. Тэр тойргоос нь гараагүй байсан ч гэсэн хүн бүхэн ийшээ анхаарлаа хандуулж энд ямар зүйл болж байна?
энд юу болж байна? Энд цаашаад ямар эрсдэл байна? Өнгөрсөнд юу болсон байна? Юуг сургамж болгоод юуг цаашлаад анхаарах ёстой гэдэг дээр санаа сэтгэл нь бас гашилдаг, уралддаг, бас зорьдог байх ёстой гэж би бодож байгаа. Би тийм ч учраас Баян Улгийн аймгийн отог гэрийг зорьж атсан. Атсандаа харин би бүр их баяртай байсан. Би Баян Улгийн аймгийн гэрт үнэхээр тэр хоол хошин амттай сайхан эдээнүүдэд тавьсан байсан. Би сэжиглээд идээгүй биш. Үнэхээр би аль ч аймгийн гэрт орсон бүр цай уугч чадлаггүй тэнхээгүй байсан учраас гүрээсээр байгаа л ингээл энэ баярыг дуусгаад Баян Улгийн аймгийн гэрээс гарч ирэхэд ингээд тэр нилээ их салхи шуурд идээд бороо орж хэлсэн. Угаасаа оройч болсон байсан. Баян Улгийн аймгийн гэрээс гарч ирэхэд 7:30 болсон байсан. Ингээд машиндаа суугаад гараа явхад ерөөсө битүү төгжрэл тэр чи хэдэн цаг төгжрээд арай хийж гэрийн зүг гэртээ ирээд байхгүй алдаал ухаан алдахын даван дээр төргөн дуудаад ингээд өчигдөр шөнө ингээд эмнэлэг төрөгдөж ирээд өнөөдөр өчигдөр шөнөөс хойш тариа бөмбөгдүүлээд өнөөдөр овоо хүн болоод одоо өстой нэрээ овоо нэг юм ярихтайгаа болоод тэгээд нөгөө энэ баяр наадам дуусахаас өмнө ядаж өөрийнхөө утсан дээр авсан бичлэгээ эвлүүлээд оруулахаас өмнө нөгөө өчигдөр мэдээж болсон юм хүмийг ингээд зөндөө явсан байна сошиалаар. Тэгээ би бол тэрэнд юусоо эмзэглэхгүй. Би тэр үтгийхэл би тэнд байгаа казак Баян Улгийн отог гэр дотор байгаа уран хаачууд, туваачууд, казакууд гэдэг бүгднгийнх нь нүдний өмнө би бүгдэнд нь урам зориг хайрлаад энэ нас хязгаараас энэ төвдөө ирээд сайхан энэ баяр наадамдаа оролцоод Монголынхоо өв түүхийг ингээд танилцуулаад Монголын нэгэн эдис гэдгээрээ бахархаад Монголын казак гэдгээрээ баярлаад байж байгаа та нартаа бас баярлалаа. Сошиалч болж байгаа энэ зүйл бас яг та нар руу бас ингээд би хэдийгээр ингээд адилхан хүн би бас муу зантай. Би бол бурхан багш биш Англингууд нирваны араас явагч биш. Би айл болох шудраг ёсны төлөө зөв буруу дэнслэхийн төлөө өөрөө зөв байхын төлөө л явдаг хүн. Гэхдээ би алдаатай, сул талтай. Гэхдээ би бас муу зантай. Намайг мөрөөрөө байхад минь хүн дайруул тэрний дээр гарч сална гэдэг муу зантай л хүн. Тимигээ хэлээд би бас энд ингээд ирсэн сайхан хүмүүс та нарт маань миний тэр сошиал дээр алцаад байгаа юм бол хамаагүй шүү гэдгийг би бас хэлсэн. Тэр хүмүүс ч их баяртай байсан. Дээрэс нь энэ жилийн баяр наадмын энэ нүүдэлчин фестивалд бүр Баян Улгийн аймгаас 50-50%-тай, Туваа уран хаачуудыгаа 50-50%-тай, казакийн өв соёл юугаа 50-50%-тай ингэж ирүүлсэн байсан. Тэгэхээр зэрэг миний энэ сошиалд Абакир сайд бол хэдийгээр хүн амны алдаа хийж болно. Хүний дотор байдаг бодол ингээд ямараач ингээд гарч болно. Тэр хүн ингээд юу гэх юм манад казакууд маань ингээд 100,000 давтсан байна. Бид нар ингээд бас цус сэлбэх хэрэгтэй байна. Гэт ингэдэг бол тэр хүний алдаа. Энэ дээр бол миний игдүүцэл бол төрсөн. Игдүүцэл төрөөд яхаараа энэ манай Монголын казакууд Казахстан руу явж цус сэлбэх хэрэгтэй. Яагаад үдий 100 гаруй жил амьдарчаад монголчуудтайгаа ингээд холилдоод нэг эдэс болоод явж болтгүй юм гэдэг ийм байдлаар гайхах эрхийнхаа хүрээнд ердөө би миний бүх юм цаг нартайгаа өдөр судартайгаа байж байгаа. Тийм учраас посттойгоо эдитэн хүртэл historyтэйгаа байж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд ингэсний төлөөд ямар олон хасгууд над руу орж ирж элдвээр доромжлог гутааж дайрлаа. Иннээс нь болоод би уучлал гуйсан шүү дээ эхлээд бүр. За бас ингээд нэг цөөхөн хитгэн тэнгүүдээс олж бас нийтээр ингэх бас буруу байна. Тийм учраас бол ингээд бас нийт казак үндэснээс уучлал хүсье гэд оруулсан. Гэтэл яасан улам бүр Монгол хүнийг бас тэгж бас дарлаж болдоггүй юмаа гэдгийг бас манай казакууд ойлго. Тэр дундаа ялангуяа энэ даруулцаад байгаа хасгууд тэр Нурбулат Бахиржан, за тэр Үсэрхан Рахим, за тэр хин ямар ч үлээ тэр өөрийгөө ирмүү гэд нэрлчээд байгаа тэр нэр нь хажигуулч үлөө, хажигаалч үлөө үндсэн нэр нь бол хажигаал гэд. За тэгээд энэ хідэн энэ хасгууд байна. Та нар штэ та нарын мунхаглалаас болж энэ Монгол газар нутагт өнөө хүртэл өсөн дэвжсэн үе олон эмчнэр, үе олон хуульчнар, үе олон сайхан хүмүүс энэ манай эмээтэй мөр зэрэгцэж
одоо ажиллаж исэн казак эмч бай тийм да. Хин гэдэг үлээ. Одоо хин гэдэг үлээ. Хүүн орж ирд тасраад. Энэ сайхан мундаг хүмүүсийнхаа та нар амьдарч байгаа орчин, нийгэм, ажил, бизнес өчнөө зүйлд та нар гай болж байгаагаа ойлгохгүй цагт энэ тэмцэл хизээч дуусахгүй. Хизээч Монгол хүн хэцүү цагт чинь та нарт ор хорон ойчих хаяг одоо өгсөн шиг өгөөмөр энэ сайхан бурхан гуйсан ч бүү үг гэдэг газар шорооноос та нарт өгчхөөд та нараас уучлал гуйгаас сууж ийн гэдэг ийм мүлгөр энэ яваа цагт Монголын түүхэнд байхгүй. Тийм учраас энэ тэнэгрээд байгаа хасгууд та нар өөрсдөө уучлал гуй Монгол түмнээс надаас бас уучлал гуй та нар. Тэгсэн цагт энэ зөвхөн хуулийн хүрээнд асуудал шийдэгдэх ийм зүйлсүүд үргэлжлээд явна гэхээс биш сошиал дахь энэ тэмцэл бол зогсохгүй. Дээрээс нь бас нэг зүйл байна. Энэ юутай чектэй хүмүүс маш их одоо хайлтмал тагас хугас монгол хэл мэддэг хүмүүс маш их удаан хатгалга хийж байна. Одоо би бол энэ сошиал дээр экспорт болтлоо одоо ажиллаж юу асах хүний хувьд бол маш сайн ялгаж салгадаг болсон. Гэхдээ би бодит хүмүүсийн ямиг харж байгаа. Бодитоор байгаа хэрнээ ингээд тэнэгрээд байгаа та нар адилхан ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч, идэж, ундааж байгаа энэ бусад казакуудтай, хасгуудтай ямар их гай авчирж байгааг та нар ухаар. Энэ цагт л энэ их одоо хэрүүл тэмцэл зогсон шүү. Тэрийг л ойлгох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо яг хөө тэгээд би бол одоо ингээд нэхэд хоногтой гайг болчихноо яг хөө юм нэг гай барцад гөвн гэж нэг юм байдгийн. Би бол их баярлж байна. Монгол хүний заяа гэж ийм сайхан штэ. Гай барцтай гөвгтөө хүртэл ашигтай гөвж байгаа штэ. 3 хил тураад хийж байгаа штэ. Ямар вэ? Монгол хүний тэнгэр заяа гэж ийм байдгийм аа нөхдөө. Тэгэхээр та нар бол одоо монгол хүнийг дарж далтайж дээр нь гарч ингэж одоо дарлаж ингэн гэж бол хизээж байхгүй. Энэ бол юу үнэн түүхэн үнэн. Энэ монгол хүний генд байдаг үннийг та нар хизээж барахгүй. Тийм учраас зүгээр л та нар дор бүрнээ уучлал гуйж чаддгүй маа гэхэд өмхий ямаа хамхицгаа тэр хасгууд заа ялангуяа дарвалзаад байгаа, өрмөлзөөд байгаа тэр хасгууд та нар бол ингийн хинд ашигтай та нар бод. Өнөөдөр энэ гудамжинд шашлика зараад байж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хүртэл заа наад тэнэглэлч нөлөөлж байгаа. Өнөөдөр энэ онлайн бизнес эрхлээд явж байгаа монголчуудын дунд амьдраад байж байгаа хасгуудад хүртэл та нарын над өрөвлөсөн дурак хил ам чинь гай авчирж байгаа эдийг та нар бод. Та нар хизээч монгол хүнийг заяа энэ сошиаларч байна уу, юугаарч байна уу хэрэлдээд, уралдаад, давах гад барахгүй. Одоо харин баян үлгээд амьдарч байгаа халахууд, уран хаачууд, туваачуудын сэргэн мандалтын 90 үе эхэлсэн. Энэ өөрөө бүх юм цагтай байдаг. Мөнхийн юм гэж юу ч байдгүй. Эрдэнсийн сан Субашид дээр туйлын одоо үрд мөнхийн юм гэж үгүй. Жаргалч төр зуурих, зовлонч төр зуурих гэж байдаг шиг дарлалч төр зуурих, дарангуйлалч төр зуурих дарлалт зовсон хүмүүсийн зовлонгийн ч гэсэн дуусах цаг гэж байдаг нь энэ байсан юм байна. Тэгэхээр би бол одоо бодлоо. Эхлээд би их түгшиж ирсэн. Ямар гайтай юм бэ? Бас ямар ядаргааны хил амдаа орчвдоо гэдэг ингээд бүр үнэхээр гай юм аа нэр хил ам тасрахгүй маа гэж бодож ирсэн. Харин дараа нь би үгүй ээ. Энэ бол их учиртай зүйл ээж. Энэ бол өвөг дээдсийн дуудлагаар би сэтгэлийн дуудлагаар ер нь энэ улсыг хуралд орсон. Харин өвөг дээдсийн дуудлагаар би энэ казакуудын хасгуудын асуудлыг, баян үлгийн асуудлыг санамсаргүй юм болгоод ингээд би өнөө цагт хизээч монголчууд заяа хасгуудыг, казакуудыг илүү харж илүү үзэж, ад шоу үзэж ингэж байгаагүй. Харин баян үлгийн аймаг дотор ямар их ад шоу үзэлтийг уран хаачууд, туваачууд, цөөн хідэн халахууд маань туулж гарч эцэст нь нутгаа орхиж энэ тэнд суурьсан байсныг энэ асуудлаас болж ингэж мэдэж авсан энэ цагийн дуудлага байсан юм байна гэж би хувьдаа бодсон. За тэгээд энэ нүүдэлчин фестивал бол асар одоо ач холбогдолтой баяр байна. Дараа жил илүү зохион байгуулалт өндөртэй, илүү олон нойлтой, илүү олон зам харгуй нь одоо
тодорхой илүү их одоо тэр зохион байгуулж байгаа газрыг те моджуулаад сайхан одоо ингээд сегментжүүлээд те за тэгээд машингаар тавих газар за сүлжээтэй энэний хөөрхөн хідэн холын аймагуудаас зориод ирсэн хитгэн хүмүүсийнхаа яахав тийм ямар мянган юм авчирж байгаа шин үсрээл 100 ширхэг байтгийг авчирж байгаа үсрээл 50 ширхэг цүнх авчирж байгаа үсрээл 20 ширхэг тэ модон эдлээ авчирж байгаа. Ингээд хийсэн өөрсдийнхээ ингээ хийсэн юмнуудыг аваад ирэхэд ингээд бид нар тэрийг худалдаж авч дэмжнэ гэдэг чинь энэ бол эх оронч үзэл, энэ бол эх орноо дэмжиж байгаа үзэл, энэ бол эх орноо хайрлаж байгаа, эх орныхоо ас хязгаарт амьдарч байгаа хүмүүсийгээ дэмжиж байгаа тэ үргэлж бид нар хамтдаа шүү гэсэн энэ илрэл юмаа л гэж би одоо бодлоо. Тэгээд одоо дараа жилийн нүүдэлчин фестивалыг бүр илүү том одоо хий. Өшөө олон энэ одоо аймаг одоо улс нутгийнхаа тий аймаг нутгийнхаа энэ өв соёл урлаг юмыг бүр өргөн цар хүрээтэй болгоё. Ерөөсөл Монгол улс нэг хэсэг одоо дэлхийд даяараа одоо юу гэдгийг одоо ондоошлныг сонин биш болоод дэлхий хавтгай тий хүн гэдэг бол одоо бид нар нэг л хүний ирэх гээл ингээл хавтгаараа л те хинч байсан ингээл цагаачдыг ч гэсэн ингээл өргөж аваад эвийн минь хүний ирэх гээл байжсэн бол одоо дэлхий дээр буцаад эргээд улс үндэстнийхаа ондоошол улс үндэстнийхаа энэ өв соёл өв боломжтой энэ нэг те онцгой зүйлээрээ бид нар дэлхий дээр энийг хамгаалж яж оршин байх юм байх шүү гэдгийг бол маш сайн ойлгоод буцаад энэ нөгөө ондоошлын 90 руугаа шилжиж байгаа цаг үе гэж харж байгаа. Тэрийг одоо энэ тэнд болж байгаа энэ бусад улс орнуудад болж байгаа сонгуулиас л ихэд маш энгийнээр харж болж байна. Тэ үндэсний намууд нь одоо ялалт байгуулж байна. Өөрсдийнхөө үндэсний одоо тэ өв соёл түүх одоо юу гэдгийг одоо энэ үндэсний энэ юмаа Сэргэн Бадраасан үзэл илүү их одоо хүчийг авж байгаа энэ зүйлээс бас харж болно. Тэгээ манай Монголд ч гэсэн энэ зүйл бол байх ёстой. Ялангуяа Монгол улс шиг ийм хүн ам цуутай улс бол одоо хит их хавтгаараад тэ хүн л бол хүн гээл хэнийг ч байсан өрөвдөөл их нутаг улс орон нөө бурхан гойсон ч бүү гэдэг газар шорондоо орнуулаад ах хэрэггүй. Өнгөрсөн зүйл бол тэндээ юм байгааз одоо харин бид нар нэг эдэс болоод энэ их монгол хэлээрээ бөөндөө яриад энэ казакууд одоо монгол хэлээр ярихгүй зарим хүмүүс ингэж яриад байна. Ялангуяа монголчууд энэ казакуудыг монголоор ярьж явах гэдэг. Эдгээр тэл казакаараа яриад байж л энэ үстэй. Хинт хамаатай ингэж байна. Яг үндэ хэлийн мэддэг байна гэдэг бол энэ өөрөө нийгмийн ямар ч одоо тусгаарлалтгүй харилцаанд нэвтрэх давуу тал болдог. Яагаад монгол хүн ер нь хаанагч хүн гадаадд очиж сурч хөдөлмөрч ажиллахдаа тэр улсын хэлийг сурдгийг. Яагаад гэвэл энэ өөрөө тэр улсын нийгэмд ямар ч саад тодоргүй харилцан нэвтрэлцэх энэ том боломжийг олгодог учраас эд монгол хэлээр яриулах гад байгаа нь энэ казакуудыг дийлэх гээд байгаа асуудал ерөөсөө биш шүү дээ. Уг нь бол ухаанд хүн ойлгох байхгүй. Энэ хүмүүс монгол хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байвал Монголын нийгэмд хаач чөлөөтэй одоо энэ нийгмийн харилцаанд оролцох тэ өөрөө ч буруугаар бодуулахгүй байх маш том одоо үндэс биш үү. Тэр ийм зүйлүүдийг ойлгомоор энэ тэ би ямар ч лсэн ийм бодол тээж одоо өчигдөр нүүдэлчин фестивал дээр энэ юунод одоо Баян Улгийн аймгийн отгийг бас бүр зорин очсон. Миний санаа бол өнөөдөр ингэж одоо болраагүй бол өнөөдрөөс очиж дахиж үлдсэн бусад аймагуудаараа орё гэж бодож исэн. Тэгэхээр зарим аймагуд маань бас гомдохгүй. Нарыг шүү ирээ явсан гэсэн манайхаар ороогүй байж гэдэг юм уу. Одоо жишээлбэл наад зах нь өмнө говьуд маань, өмнө говьчууд маань байна, дорн говьчууд маань байна. Манай нутгийн бэр гишүүн гэлээдэг. Манай нутгаар ирсэнгүү гэж гомдож явах вэ. Эхнараа яагаад энэ лайв хийсэн гэхээр үнэндээ би ийм байдалд орчод байгаа учраас ингээд очиж чадсангүй шүү. Дараа жил би бүр зорин эрт очоод майхангаа сайхан бариад үр хүүхдүүдтэйгээ бөөнөрөө очоод тэгээ сайхан 3 хоног тухтай байгаад 3 хоногт нь гурвууланд нь 21 бүх аймгаараа ингээд орцж очлоод явнаа гэдгээ илэрхийлж байна. Тэгээ дээрэс нь дараа жил бол энэ нүүдэлчин фестивалыг бүр монголчууд бүгдээрээ сайхан очиж үзье. Зохион байгуулах газар нь яам нь илүү их одоо ачааллыг одоо бэлтгэж тийм ээ бас ачааллыг төсөөлж бас бэлтгээсэй гэж хүсэж байна. Тэгээд нүүдэлчин фестивалаар орсон маш сайхан сэтгэл төрлөө. Тэгээд тэр дундаа бас сайхан хүлээж авсан бүхий л одоо аймаг отгуудынхаа
одоо төлөөллүүдэд маш их баярлалаа. Тэгээд энэ нүүдэлчин фестивалаа хийгээд одоо манай энэ 21 аймгийнхан бүгдээрээ аян замдаа сайн яваад буцаад сайхан сэтгэл өөрлөөд бүгдээрээ баяртай сайхан гэртээ орон нутагтай харьцаагаарэ гэж одоо ерөөё. Тэгээд ийм л байна. Тэгээд нараа нь бол одоо удахгүй идэрчих юм. Би одоо дараагийн 7 хоногт одоо төрийн ажлаар бас гадагш явах ажилтай. Тэгээд тэрнээс наа яаралтай одоо сэхгүй болохгүй. Би бол угаасаа зүгээр энэ бол миний одоо ингээд хамгийн одоо бодоо олсон цаг үед гэхдээ Монгол хүн чинь яаж байсан ингээд нэг Монгол хүнийг төрштэйг заяа тэнгэр гэж бас байдаг юм аа. Тэгээ нараа нь ингээд халуурч би чинь бүр 2 шөнө ингэж айхтар халуурсан. 2 шөнө халуурхад л ерөөс шууд 2 хил. Тэгэл одоо өнөөдөртөө өчигдөртөө нийлээд 3 4 хэлүүд нүдэндээ шүмбилөө. За тэгээд ийм байна. Тэгээд лайва дуусгая. Удахгүй тэгээд баяртай мэдээтэй. Хор орчоогүй байгаадаа юу идэж уусан бэ гинэд хормор гисэн юм байхгүй. Тэнд чи өөрхий хүн болгоно л одоо байгаагаа л барьж байгаа шүү дээ. Тийм тэгээд би одоо ер нь одоо уул нь би эрүүл саруу сайхан байсан бол идэж ууж амсмаар зөндөө сайхан амттан байлаа. Даанч өдөөсөө гүрийгээд нөө уусан ч гүйлгээд байгаа хүн чи ерөөсөө юм идэж чадахгүй тэгээд ингээд л байж ин да. За тэгээд ингээд ийм байж шүү манайхаа. Түр аяштай. Тэгээд манай баян үлгийн одоо урийн хачууд, хуваачууд, казакууд бүгдээрээ сайхан аян замдаа тэг сайн яваад эвтэй нартай. Би тэгээд загсан. Баян үлгийн одоо энэ сайхан одоо нутаг дэвсгэр дээрээ та нар маань л эвтэй нартай амьдарч байвал бидэнд чинь одоо энэ тэг хин нэгэнтэй тим юм гээд одоо хэрүүл тэмцэл хийгээд ах ямар ч шаардлага байхгүй. Ийм асуудал яад гарч байна? Та нар хоорондоо одоо эвтэй найртай байж чадахгүй те нэгнийхээ олонхоороо ингэж одоо бүлэрхдэг одоо гадуурхдаг те одоо ийм байдлаас л болж ийм зүйл үүсэж байгаа учраас та нар маань л ийм нийтэлтэй байвал энэ бүх асуудал бол ингээд одоо зогсон шүү дээ гэдгийг бас хэлсэн. Тэгээд эвтэй найртай сайхан амьдраарай. Эв нэгдэл гэдэг бол хамгийн чухал. Гэхдээ бол хүн хичнээн эв нэгдэл чухалч гэсэн хин нэгэнд дайраад ахад ягаад ч эв нэгдлийг сахигээд чимээгүй төвчээд сууж бол чаддаггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа өгөөмөр зан гаргасан монголчууд тэ одоо сайхан сэтгэлээ дэвсэн одоо хүмүүстэй бол ингээд дээрлэхүүлээд суух бол тийм бол үлгэр домог туйл Монголын түүхэнд хаанч байхгүй ясаар ирсэн цаашаад ч байхгүй. Тийм учраас хасгууд энийг л ойлгох. За ингээд юу яалаа. Тэр баяртай. Одоо энэ мань орж ирэх бах. За баяртай манайхаа. Анхаар үзсэнд баярлалаа. Тэгэд нүүдэлчин наадмын зохион байгуулсан соёл спорт аялал жуулчлалын яам. За сайд Алдарч ахлан сайдаа мөн түнчлэн хууль зүйн сайд амар сайхан сайдаа маш их баярлалаа. Энэ наадамд бас их оролцоотой байсан юм байлээ. Тэгээд дараа бас энэ наадмын бүр ингээд хүүхдийн яагаад хийх болсон энэ юмнуудыг нас судалж агаад дараа жил би бүр урдчлаад олон нийттэй ингээд энэ болох нь вэ шүү тийх юм байна ингээд танилцуулаад явах нь зүйтэй юм гэж утсан. За түр баяртай манайхаа.